Монгол улсын одоо өсвөлсөн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн анх дугаар чуулга Аранга аймагт бол одоо амжилттай зохион байгуулагдаж байна. За манай хангаан бүсийн одоо Монгол улсын засгийн газраас тэргүүлэх 14 мега төсөлт бол одоо уламжлалт мал аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих үндсэндээ одоо шинэ хар өрөө хотыг бол одоо бий болгохын хоёр томоохон асуудал бол орсон. За энэ удаагийн бүсийн чуулганд одоо аймгийн удирдлагууд, сум орон нутгийн удирдлагууд, аймаг сумын иргэдийн урлын төлөөлөгч нар, бизнес эрхлэгчийн төлөөлөгч нар гэдэг маш олон талд одоо энэ хүмүүс оролцож байна. Олон ч одоо санал гарч байна, асуулт ингээ явагдаж байна. Тэгэхээр манай хангаан бүсийн онцлог нь өөрөө нийт одоо Монгол улсын 200 мянган малчин өрхийн 49 мянган малчин өрх нь бол хангаан бүсийн 3 аймагт байгаа. Тэгэхээр бид нар яалтчгүй одоо хөдөө аж ахуй тэр дундаа одоо мал аж ахуйн салбарт малчин түмнийхээ одоо орлогыг нэмэгдүүлэх, энэ малын гаралтай түүхэд арьсыг боловсруулах үйлдвэрлэлийг кадастр хэлбэрээр байгуулах асуудал бол нэг номер асуудал байгаад байгаа. За энэнийхээ хүрээнд одоо аймгийн удирдлагууд бид нар ярилцж байгаа юм. Зөвхөн Аранга, Өвранга, Баянгор гэдэлгүйгээр бид бүхэн одоо юу гэдэг нэг хамтын ажиллагаатай нэг салбар дээр нэг бодлоготой байх ёстой. Тэгжээж одоо энэ бүсгсэн хөгжлийн асуудал бол одоо цаашдаа явах юм байна. За жишээ татаад элчингүүд одоо манай Баянгор аймагт игний сүүний одоо уурын сүүний үйлдвэр байж байна. За Өвранга тэмээтэй бол тэмээтэй. Өврангад бид нар одоо уурын сүүний үйлдвэр байгуулж болно. Гэхдээ хэрэггүй. Баянгорын үйлдвэрийг бид нар ингээд дэмжиж явчих. За нөгөө талдаа одоо манай Өвранга аймагт махны үйлдвэр, ноосны үйлдвэр, аль ширхний үйлдвэр байгаад байгаа. Энэ үйлдвэрүүд бол Аранга, Баянгор битээ байгуулагч. Тэрийг ингээд дэмжиж явчаа гэдэг асуудлыг бол бид нар ярьж байгаа. Ер нь одоо энэ хангаан бүсээр сонгогдсон улсын хурлын гишүүд, хангаан бүсийн аймаг сумын удирдлагууд нэг одоо бодлоготой, нэг зорилготой, нэг ойлголттой байж энэ бүсгээс асуудал явах юм байна гэдгийг бол ойлгож байна. За одоо хоёр дахь эдийн засгийн одоо гол салбар бол одоо яхаа аргагүй аялал жуулчлалын салбар болчихж байгаа. Аялал жуулчлалын салбарыг бид нар хөдөө аж ахуйн салбартаа ингэж параллель авсарч ирж байж энэ хангаан бүсийн 3 аймаг маань одоо төсвийн орлогыг өөрөө бүрдүүлдэг бие даах энэ боломж олцсон бол цаашаа ингэ өгж явна. За аялал жуулчлалын салбарт манай Аранга аймгийн маань дөрвөлж алхаж байгаа шүү дээ. Аялал жуулчлалын мундаг одоо энэ олон ивент арга хэмжээ зохион байгуулж байна. Аялал жуулчлалыг аж ахуй нэгж иргэдээ дэмжиж байна. Ашиг орлогыг нэмэгдүүлж байна. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг Арангагаанд өссөн энэ одоо аялал жуулчлал алтан гурвалжин гэж яриад байгаа. Өвранга аймагт аялал жуулчлалын нэг ивент зохион байгуулждаг бид нар. Энэ жил 7 сард одоо адууны баярыг хийгэж байгаа. Баянгорын удирдлагуудтай ярьж байгаад Баянгор аймагт одоо юу гэдэг тэмээний болооч байд юм уу те? Ийм нэг басна аялал жуулчлалын ивенттэй, Арангада нэг ивенттэй. Энэ асуудлаа одоо юу гэдэг олон улсын энэ одоо аялагч нар олон улсын энэ хэмжээнд бид нэр энэ аялал жуулчлалын ивент компаниудаараа зарлуулад энэ жил бол эхэлж байгаа. Тэгээ эх жилээс бол одоо юу гэдэг одоо Монгол улсын төвцөг хангаан бүс дэлхийн одоо жуулчид ирдэг, дотоодын жуулчид ирдэг. Энэ аялал жуулчлалын алтан гурвалжин гэж энэ одоо томоохон маршрутыг бий болгосноор хангаан бүсийн энэ одоо юу гэдэг үйлдвэр үйлчлэг аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг бид нар дэмжих, орлогыг нэмэгдүүлэх ийм боломж олцоо бол үүснэ. Тэгэхээр хангаан бүс хөдөө аж ахуй нөгөө талд аялал жуулчлалын хоёр салбарыг бол бид нар одоо цаашдаа авч явъя. Энэ асуудлаа ч гэсэн өнөөдөр одоо засгийн газрын өртгсөн хуралдаа их бах. Өртгсөн хуралдаан дээр бас засгийн газраас гарах энэ шийдвэрт бол бид нар одоо тусгая гэдэг саналаа ярилцаа явуулж байна.